Хөвсгөл аймагт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж иргэдэд хямд үнээр худалдах гадаадуудын зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх зорилготой жил бүр уламж болгон зохион байгуулдаг бүтээлч хөвсгөлчүүд намрын ногоо өдрүүд үзэсгэлэн худалдаа боллоо. Үзэсгэлэн худалдаанд 22 сум нэг тосгоноос 246 иргэн аж ахуй нэгж оролцлоо. Энэ үеэр хүнс газар тариалан хөнгөн болон жижигдэн үйлдвэрлэл эрхлэгчдийн 600 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн болон бөөний үнээр худалдсанараа онцлогтой байлаа. Үзэсгэлэн худалдааны үеэр Досон зэнгэл суманд байгуулсан бяцлагын үйлдвэрийн хагас хатуу зөөлөн гэсэн хоёр төрлийн бяцлагыг олон хүн сонирхож хамгийн их эрэлттэй байжээ. Тус бүтээгдэхүүн импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан байна. Досон зэнгэл сум маань одоо бяцлагны үйлдвэр үйл ажиллагаагаа эхлээд 8 сарын 10-наас хойш одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулаад анхны үзэсгэлэн худалдаанд хөвсгөлчүүд одоо бүтээлч хөвсгөлчүүд гэсэн үзэсгэлэндээ оролцоод байж байна. Манай үйлдвэр одоогийн байдлаар хатуу төрлийн гауда, хагас хатуу гауда, зөөлөн чидар гэсэн хоёр төрлийн бяцлаг, үйлдвэрийн аргаар зөөхий, амталсан арц тийм нэрийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Одоо амталсан өөрсдийн бүтээх хийсэн одоо арцаараа ингээд бас ааруул хийж үзсэн байгаа. Бид нар одоо 2 өдөр ингээд энэ үзэсгэлэн худалдаанд оролцоод одоо хүмүүст бяцлагныхаа амт чанарыг танилцуулах одоо сурталчилгааны үйл ажиллагааг явууллаа. Ер нь бол одоо хүмүүсийн хандлага бол маш эерэг байна. Одоо сум орон нутагтаа үйлдвэр байгуулагдаж ингээд одоо ажиллаж байгаад хүмүүс маш талархалтай хүлээж авч байна. 4 тонн сүү боловсруулаад 400 гаруй бяцлагтай болсон байгаа. Энэ бол ингээд хүнсний будгаар ингээд он сараа тавьдаг байгаа. 1 сар болж энэ бяцлагны насжилт гүйцэж одоо худалдаанд гарах болтдог учраас одоо бид хоёр бол 25-наас өмнө үйлдвэрлэсэн бяцлагнуудаа ингээд 1 сар нь гүйцсэн гээд худалдаанд гаргаж байгаа. Аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд оролцохын тулд сарын өмнөөсөө бэлтгэлийг базаасан байна. Үйлдвэр олон улсын стандарт нийцсэн бяцлаг үйлдвэрлэж байгаа юм. 1994 оноос хойш Галланд Английн алдартай бяцлагийг Монголд нутагшуулсан цэцгээ мэргэжилтэн зөвлөө ажилдаг. Үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар өнөөдрийн байдлаар 4 хүн тогтмол ажлын байртай болж 10 өрх тогтмол сүүгээ өгч байна. Цаашид өвлийн улиралд сүү илбэг байвал тогтмол ажиллах боломжтой гэдгийг үйлдвэрлэгч хэлж байна.